За Монгол Улсын их хурлын 2024-с 2028 оны стратеги төлөвлөгөөнд туссан хүн төвд хүний эрх хэрэгчлэг дээдлсэн үзэл санааг төгөлдржүүлэх гэсэн энэ чухал зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд бол дэмжиж байна. Харамсалтай нь өнөөдөр чуулганы танхимд 105 гишүүн эрдсэнд орсон байдаг. Гэтэл өнөөдөр зүтгүүлээд нэг 20 гаруй гишүүн хоёр хуулийн төслийг өнөөдөр хилцээ сууж байна. Түүний нэг нь хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ маш чухал цаг үе олсон хэрэгцээ шаардлага ач холбогдол өндөртэй хуульч голдуу гишүүд өргөн барьж байгаа ийм хуулийн төслийг хилцэхэд манай гишүүд өнөөдөр байхгүй байгаанд харамсаж байна. Энд бас хариуцлагын тухай бас яригдах байхаа л гэж бодож байгаа. Засгийн газар ерөнхий сайдтай боллоо. Засгийн газар кабинетаа байгуулах ерөнхий сайдын эрх үүрэг. Тэгэхэд өнөөдөр энд ингээд суудлах хоосон ямар нэгэн одоо өөр дотоод ажил хөдөлтөд алга болчт юм уу? Гайхаж байна. За энэ хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулаад хууль санаачилж байгаа гишүүний хувьд өнөөдөр шин тутам манай улсад хөгжиж байгаа бичил цахилгаан тээврийн хэрэгслийн скутер сурооны хуулийг би өргөн барьж байгаа. Засгийн газараас сая санал ирсэн. Харамсалтай нь замын хөдөлгөөний дүрмээр одоо зохицуулах хэрэгтэй гэсэн ийм санал ирсэн байгаа юм. Тэгэхээр энэ дээр үүнээс үүдээд яг хууль боловсруулах энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа нэлээд их сааттай одоо учирч энэ одоо хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгтэй байна гэдгийг л мэдэрлээ л дээ. Тэгэхээр нэг ганц хоёр асуултанд хариу авъя. За энэ нээлттэй нийгэм форумын хийсэн судалгаагаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд 120 гаруй хуулийг олон нийтийн хилцүүлэг хийхгүйгээр баталсны 45 яаралтай гормоор батлагдсан байдаг. Өнгөрсөн намрын чуулганаар ч гэсэн засгийн газар яаралтай гормоор гэж олон асуудлуудыг оруулж батлуулснаас харахад энэ байдал цаашид хэвээр байх шиг юм байна гэж ойлгогдож байна. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ хууль тогтоомжийн тухай хуульд яаралтай өргөн мэдүүлэх хуулийн төсөл хууль зүйн яам дүгнэлт гаргана гэснээс өөр зохицуулт харагдахгүй. Иймд яаралтай гэсэн нэрийн дор хууль тогтоомжийн тухай хуульд заасан энэ шаардлага хангахгүй буюу судалгаа шинжилгээгүй, олон нийтийн оролцоог хангаагүй ийм хуулийн төсөл улсын их хурлд өргөн мэдүүлэхээс сэргийлэх зорилгоор ямар шинэлэг зохицуултыг энэ хуулийн төсөлд оруулж тусгасан бэ? Өөрөөр хэлбэл хуулийг яаралтай батлах үндэслэл, шаардлага, шалгуурыг тогтоосон зүйл байгаа юу? Хууль тогтоомжийг судалгаа шинжилгээ олон нийтийн хилцүүлэлгүй энэ батлан гаргах явдал бол ер нь их түгээмэл болоод байгаа. Ер нь Монгол улс нийгэм тэр аяараа хуулиар биш дүрмээр, журмаар сүүлдээ бүр стандартаар энэ зохицуулдаг ийм хэлбэрт шилжчихсэн байгааг энд нуугадах хэрэггүй. Энэ дагалдах хууль гол хуулийг дагалдуулаад бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тавигдах шаардлага баримт. За бүрэн Батчим гишүүнд нэмж минут өгье. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад тавигдах шаардлага баримтлах журам тодорхойгүй байгаагаас үүдэн олон тооны хуулийг одоо нэг зэргийн батлах тухайн гол хуулийнхаа үзэл баримтлалаас халсан асуудлыг дагалдах хуулиудаар зохицуулах ийм асуудлууд гараад байгаа. Энэ одоо жишээ нь зөвшөөрлийн тухай хуулийг 2023 оны 1-р сарын 1-нд мөрдөж эхэлсэн. Энэтэй холбоотойгоор салбарын 90 гаруй хуулиудад гэнт өөрчлөлт оруулж олон нийт бизнес эрхлэгчдийн дунд хилэлцүүлэг өрнүүлэлгүйгээр баталсан нь одоо ч гэсэн бизнес эрхлэгчдийн бухимдлыг дагуулаад байгаа. Тэгэхээр энэ одоо асуудлыг хуулийн төсөлд хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бэ? Энэ хоёр асуултанд хариу авъя. Хариулт авъя.
За Удсрангийн Номын Чимэг гишүүн асуултанд хариулна. За яаралтай гормын асуудал түрүүн бас гишүүдийн асуултанд гарсан. Ер нь яаралтай хилцэх гормын асуудал өргөн барих ямар үндслээр өргөн барих вэ гэдэг асуудал бол энэ хууль тогтоомжийн хуулиар биш улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар зохицуулагдсан байгаа. Тэгэхээр бидний хувьд энэтэй холбоотой одоо хууль тогтоомжийн хуулийн дээр хэрвээ яаралтай гормоор хууль тогтоомж өргөн барих гэж байгаа бол ямар шаардлага байх вэ гэдэг энэ шаардлага нь бол хууль тогтоомжийн хуулийн хүрээнд байгаа. Тэгээ таны хэлсэн 19 ширхэг 1 дээр бол хууль зүйн яамын дээр дүгнэлт гаргадаг. Дээр нь нэмээд түрүүн бас гишүүдийн асуултанд гарсан хариултын дагуу нэг яаралтай гормоор өргөн барьж байгаа хуулинд энэ хууль боловсруулахдаа тандан судалгаа, зардлын тооцоо, өр нөлөөний үнэлгээ, хэрэгжилтийн үнэлгээ дээр ерөөсөө хийхгүйгээр орж ирдэг байсан бол бид нар хэрэгцээ шаардлагын тандан судалгаагийн дээр нь зардлын тооцооллыг нэг яаралтай гормоор өргөн барьж байгаа энэ хуулийн дээр бас заавал хийдэг бай гэсэн энэ шаардлагыг тавьж байгаа гэдгийг дахин хэлье. За бусад тэр асуудалд Отон чимэг зөвлөхөөс хууль зүйн яамнаас хариулж манай дэдгсгээс за. Хэмлээ. За Нармандахын Жамин хүү хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга. Эндрийн 4-р микрофоноос хариулна. За Бочмын гишүүний асуултанд нэмж тодруулъя. За 2024 онд 25 онд орсон нэмэлт 24 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр бол энэ улсын хурлын дэгийн тухай хууль дээр орсон өөрчлөлт байгаа. Энэгээр бол энэ хууль тогтоомжийн хууль дээр хууль зүйн дотоод хэргийн асуудал эрхсэн засгийн газрын гишүүн бол нэг яаралтай гормын хуулийн төсөл дээр за хууль тогтоомжийн тухай хууль заасан шаардлага хангасан хэсэг талаар дүгнэлт гаргаж өгөхөөр ингээд тусгасан баг. Тэгэхээр заасан байгаа. Тэгэхээр одоо яг одоо өнөөдөр бол энэ үндэсний аюулгүй байдал ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлын гол үндслээр нэг яаралтай гормын хилцэх хэсэг асуудлыг бол дүгнэлт гаргахаар уулын агуулгын хувьд бол байх ёстой. Гэтэл одоогийн яг хууль дээр бол зөвхөн хууль тогтоомжийн хууль заасан тэр шаардлагыг хангаж гинөө гэдэг асуудлаар бол дүгнэлт гаргаж өгөхөөр бол хуулийн дээр одоо төсөл дээр байна. За ингэхдээ бол одоо За нэмж тодорхой. Өмнө улсын хурлын дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтөөр бол бас тодорхой ишлүүдийг буруу авснаас болоод ийм асуудлууд бол нэлээд үргэлжилж явсан байдаг. Тэгэхээр одоо өнөөдрийн нэмэлт оруулж байгаа хуулийн төсөл дээр ялангуяа энэ дэгийн тухай хуультай бол мөн хууль тогтоомжийн хууль дээр бол энэ ишлүүдийг зөв засаж оруулсан юм байдаг.